Миний дүүдээ ийм зүйл хийсэн хүн чи хийм бэ? Эхлээд л асуудал үүсгэсэн тэр байсан гэд хэлж. Ахмад хүмүүс хүндэтгэлгүйгээр хандсан шүү дээ. Ахлах сургуулийн хүүхдүүд тиймэрхүү үйлд одоо тамхи татаж явж л байдаг. Хүндхэн асуудалд орж болохыг мэддэгдүүлэх ёстой шүү. Харин чи түүний ахын юм бол түүнийг зөв сайхнаар хүмүүжүүлэх ёстой. Би хэтрүүлсэн байж магадгүй. Гэхдээ өөр арга байгаагүй. Түүнээр ахмад хүн рүү дарилууд байж болохгүй үсттэй. Би хүчээ зөв өгөх нь чадсангүй. Юу болоод байна? Чөтгөрөв. Тэр навш юу гээд байна? Шам шиг тэнэг хаанаас мүлгэж гарч ирсэн юм бэ? Чих шүртэй навш чинь би чамайг алах болно доо. Тэгэхээр дүүн ахтайгаа адилхан бүр хяналтаас гарсан бололтой. Би үзэх тусам олон бүр мэдэрч байсан. Энгийн хүмүүстэй ингэж дуулалдах нь надад одоо хязгаархи амархан болсон. Би хүчээ зохицуулах хэрэгтэй. Хэрвээ нийгэм буруугаар хэрэгвэл би үнэхээр балар. 50% барьцахад ер нь болох байх. Баларлаа. Үүнийг хийх гэсэнгүй шүү дээ. Чи X каноны жүжигч юм уу да? Тэгээд одоноос эхлээд ахмад хүмүүсээ хүндэл тамхи татгаа байлаа. Тэгээд хотох шиг аюултай юм бариад явж болохгүй зүг. Тэгвэл баяртай. Чөтгөрөв. Ер нь юу удаад энэ хүнд хүчээ гайхуулсан юм бол тоо. Тэр өгсөн бол миний амьдрал дуусах байсан. Тоглоомноос авсан юмнуудаас болж түүнийг төгсгөнийхэн тулд зөв сургалт хэрэгтэй. 1 сарын дараа. Чи хоол идсэн үү? Тийм ээ, чи хоолсон. Чи утсантай авахгүй байхаар нь санаа зовоод залгсан. Чи өвчин дээр тусчаагүй үсттэй. Миний үгийн шинээр орсон ахтай минь ер нь хэр байна да? Тийм ээ, дайжгүй зохицож болно. Би түнд хичээл хийхээ оронд тулааны урлаг бэлтгэж байна гэж хэд зээж хэлж болохгүй. Аав яаж вэ? Шинэ хөргөлтэй ажил олсон гэж хэлсэн мэт дээ. Үнэндээ суугаана. Тэр автосалд орсон. Ямар хүнд юм бэ? Юу болсон юм? Хөргөлт хийж явахдаа болсон. Нэг машин улаан гэрлэр дараад маш хүчтэй мөрөгчихсөн. Бид даталаар заллах гэж оролцсон юм биш л дээ гэвч мис заслын зардал нэлээд өндөр болох гээд байна. Тэгээд санаа зовоод. Би сүүлийн үед төдийлөн тэтгэмж илгээж чадаагүй байж ингэж гуйж байгаад муухай санагдаж байна. Гэхдээ миний илгээсэн мөнгнөөс арай их өвлцсөн мөнгө байна уу? Мис засал хэд орчин болох юм? Ойролцоогоор 1-2 сая вон. Би тэг санаа зовлтгүй. Би үнийг шийдэх арга олох юм шиг байна. Чи зүгээр үсттэй? Тийм ээ, би зүгээр. Би суралцаад их завгүй байхад чинь чамд дараа болсон сурагтаа уучлаарай. Зүгээр дээ, дахиад залгая. Манай аавч хоёр амьдралынхаа турш нэг төрөөсөн байснаас нөгөөд л нүж явдаг байсан. Миний аав бол миний мэдх энэс ч илүү хичээж хөдөлмөрлсөн хүн. Гэхдээ нас нэмэгдгийн хэрээр орлого нь боорсон. Түүний ажлыг амархан өөр хүнээр орлуулж болдог тул тэр ажил газараа байнга солидог байлаа. Би тийм айлын хөлтөө хүнээс дижэл авдаг хүүхэд байсан. Ирээдүйгүй, найдваргүй, дараа. Тэр бол миний урдын төрх. Гэхдээ одоо биш. Үүний хэдээр зарж болох бол та юу гэж бодож байна? Энэ үнэхээр төгс эцтэй юм. Орнууд хийд зүйлс шиг харагдахгүй байна. Тийм ээ, энэ манайхад 5% дамж ирсэн гэж надад хэлж байсан. Үүний хийц орчин үеийн аргаар хийгдээгүй нь илт байна. Тэгэхээр энэ хэдийн үнэтэй юм бэ те? Энэ эд зүйлийн үн цэнийг зөвхөн алтны агуулмжаас илүү байж магадгүй. Үүнийг заавал зарах нь зөв. Аав минь яралтай хаалганд орох хэрэгтэй болсон. Ийм юмыг ингэж зараад байх зүйл бишиг мэдэж байгаач. Миний байдал нэлээд яралтай байна. Та магадгүй гарал үүслийн гэрчлэгээтэй биш байх тийм ээ. Баярлалаа. Тань сайхан өдрийг хүсье. Сүүлийн үед алтны үн их өсөж байна. Ээж авдаа жаах илгээсэн ч тодорхой хугацаанд амжиргаанд мань хөрөлцөхүй зүйлсэн. Тэр яаж догдолж байгааг нь харахад би арай багтуулж ирчихсэн юм байж магадгүй. За яах, надад яралтайхан мөнгө олох хэрэгтэй байсан болохоор л буцааж авчирсан зүйлсээ яаж илүү сайн зарах вэ гэж бодох хэрэгтэй бол. Ямар ч таж эхлээд ээж рүүгөө мөнгө шилжүүлэх ёстой. Ээж мөнгийг таны явуулчихлаа. Суухна, чи мөнгийг хаанаас олсон юм бэ? Чи зээл авсан юм биш үсттэй. Тэгсэн бол мэдсээр үж би яаж энэ мөнгийг зарцуулж чадах вэ? Би бүтэн цагийн ажиллаж хийгээгүй. Яаж зээл авах вэ дээ? Зүгээр л цагийн ажил зэргийн албанаас аллагдсан мөнгө. Ээж хоёр үнэхээр уучлаарай. Надад санаа зовлтгүй. Би удахгүй юмлэгт очив. За баярлалаа. Үүд. Энэ хурамч шүү. Яа харахгүй компьютерийн график юм уу? Тиймэрхүү зүйл байна. Үнэхээр итгэж байна гэж үү? Тийм ээ.
Гэвч яг үнэндээ сонин нууцаар зураг авсан юм шиг харагдаж байна. Үүнийг анх удаа харж байгаа хүмүүс юу болоод байгааг ойлгохгүй байх байсан. Харин би ойлгосон. Энэ бол Клойд Сервилийн шившлэг. Тэр тоглоомыг тоосон цорын гац зөвхөн би гэж үү? Үгүй ээ. Солонгост өөрч хүн байна. Юу вэ? Видео дахин устгачихлаа. Засварлтгүй байнга апплод хийчихэд дараа нь устгахчихж байна. Тийм ээ, нэг л биш дээ. Галзуу бололтой. Зүгээр л нэг. Тэр видео ямар үр дагавар гарахыг огтхонч мэдээгүй. Надаас өөр хэн нэгэн тийм боломж олцсон бол түүнтэй зэрэгцэн. Тийм ээ, ойлголоо. Дахиад энэ зүйл автахгүй байхыг хангана. Шаардлагатай бол улсын хэмжээнд интернет холбоолтыг таасал. Үнэхээр уучлаарай. Үүнийг тэр даруйдан зохицуулъя. Энэ зайнуудаа бичлэгийг байршуулсан хүмүүс солонгос хүн гэж сонслоо. Яасан юм? Саяхнаас амь гарсан хүмүүсийн тоо огтсон өссөн. Тэднийг бүхэлд нь хянаж бүртгэх бараг боломжгүй болоод байна. Хэрвээ шинээр амь гарсан хүмүүс тоо өсөд байгаа юм бол яагаад агентуудын тоо бас өсөхгүй байгаа юм? Тэр анхаарал хайсан навшиг олж ирээд авчир. Ойлголоо архимэ. Даруй авчирч ирнэ. Цус алдалтайг зогсоо. Хивсэн дээр минь цус авал би өөрөө чамайг алах бол. Анар шиг сул доройнууд тэднийг барьж чадна гэж үү? Маануудтай зурлалтгаас хангалттай толгой өвдөж байна. Ойлгосон бол цайл. Зуны дунд үеийн халуун намар. Шөнийн агаар нэлээд сэрүүсэв. Эхний тоглоом дууснаас хойш 2 сар өнгөрч хөнгөө үед би шөнө бүр бэлтгэл хийж эхэлсэн. Би дотоод энергийг нэлээд хурааж түүнийг хэрхэн ашиглахад сайн танил болсон шүү. Гэхдээ хамгийн том асуудал нь сүнсний алхамт болон хий үзэгдлийн гүйлт. Миний одоогийн дотоод энергиэр би зөвхөн нэг хуурмаг дүрэл бүтээж чадна. Тэгсэн ч гэсэн үргэлжлэх хугацаа нь тийм ч удаан биш. Миний хязгаар энэ бол та. Тэр хаантай тулалдахад 8 хөлбрийг удирдахад асуудалгүй байсан. Гэхдээ сүүлчийн тулаанд дотоод үтэ хэд их зарцуулчихсан байж магадгүй. Одоо миний дотоод үтэ их л хэцүү байна. Харамсаад ч яах юм бэ? Зөг гэрлүүгээр ч яахын нэрэг цуглуулад явах юм байна да. Бэлтгэл хийсний дараа өлсчлөө. Дахиад дид орон зай халааснаас юу авч явсан бол амьд үлдэх. Өнгөрсөн удаагийнхтай минь адилхан их л бүдэлсэн царайтай хүмүүс харагдаж байна. 2 сарын дараа тоглогдсон. Клойд Сервилд оролцсон танд баярлалаа. Гарын авлагын тайлбарыг эхлүүлж байна. Юу нэ? Сургалт ба. Өмнөх тоглолтод сургалт алгасан. Тэгэхээр өнгөрсөн тоглолтоос хамаагүй л шинэхэн байна гэсэн үг. Тэр хувцас, тэр оюут нь магадгүй ахлах сургуулих байж болох уу? Надаас өөр манай авсаас бас нэг оролцогч. Бусдын анхаарлыг татах гэж үхэн хатнал байх юм да. Тэр нөхөр яахын аргагүй туршлагатай. Итгэн байгүй. Насаг ван шиг гайхалтай байстай байж чадах уу? 200 тоглогчийг холбож байна. Тоглоом эхэллээ. Хамгийн амар эрэмб дээд 200. Гэрүү 200 оролцогч байгаад дээд 200 л байх ёстой гэвэл тэгвэл хасагдах эрсдэлгүй юм биш үү? Хэрвээ эрсдэлгүй юм бол энэ одоо лүбо хэмээгээр тоглоно. Бэлэдийн мэддэгсэн хичээлийн тайлбарын дараа гинтийн зарлал ирлээ. Энэ тоглоом бол 2 хүний тоглоом. Та таалагдсан төвшөө харж хамтрагчийн хүсэлд илгээж болно. Тоглоом зөвхөн нэг баг үлдэх хүртэл үргэлжилнэ. Хэрв танаа багийн нэгэнч амьд байвал та хоёр хоёулаа шагнал. Хэрвээ 5 минутын дотор баг бүрдээгүй бол та ганцаараа тоглоомд орно. Өмнөх тоглолтоос илүү олон хүн байсан аргагүй юм байна. Энд байгаа бүгд бие биений анх удаа харж байгаа болохоор тэгтлээ дуу хүсэлт шууд илгээхэд юун дуртай байх вэ? Буруу сонгол ачаад харамтуулж мэднэ. Тийм шүү. Дөрөв нэтер ахлах сургуулийн хөлт. Тэр огтхон ч шинхэн мэд харагдаагүй. Тэгэхээр тус болж мэднэ. Тэр нөхөр хаашаа алгуулчих вэ? Тэр нэгээрээ хос болохоор явж байна уу? Яагаад юм хортон болчих вэ? Одоо цаг давчуулсан тул нэгийг нь ч болтгой аваад дуу олоход явсан дээр бол новш гэж хинч надтай дуу олох саналд нэгдсэнгүй. Асуудал энд хүрсэн юм чинь өөр арга алга да. Хос байсан ч ганцаараа байсан ч би бүгдийг нь алаад ялна. Клойдын амьд үлдэх хос тоглоом 1-р өдөр эхэллээ. Веб даяар форум хийхэд тохирох хэд хэдэн тосгон харагдаж байна. Эхний шатны форум тэмч муу газар биш байна. Ишиг бай.
Энэ удаа эхэлж газарт буугаад сүүлд нь бууж байгаа хүмүүсийг байршлыг олж авъя. 2 3 6 тэгвэл 3 баг гэсэн үг байна. Эхний тоглоом дуусгаас хойш тоглоулуудаа нэг нэгээр нь шүүн гарсан. 2 дахь тоглоомд би өрөөндөө олоодаа сэтгэлдээ дасгал хийсэн. Энэ өдрийг хүлээж байсан. Тиймээс зөвхөн төлөвлөгөөгөө дагахад л болно. Тэгэхээр багийн тоглолтууд ийм системтэй байдаг гэж ямар төвөгтэй юм бэ? Гүйцэж алахгүй бол нокерсон байх юм байна. Чөтгөр бас хэн ороод ирдэ. Ямар гайхалтай хүч вэ? Миний хамтрагчийг чи ялсан уу? Баруус ойрын зайны тулаанд мэрэгсэн нэгэн бололтой. Эвдэршгүй нутрын огторгон цохилт нь нөөцгөн гаранд тулгуурладаг тул гол санаа зомнол нь ном жаад эсвэл сэлбэдээ өрсөлдөгчдийг хэрхэн сөрөх вэ гэдэгт орших юм. Ийм зэсгүүттэй бодит амьдрал дээр тулгалдаж чадаагүй тул тэр аргыг зөвхөн сэтгэлийн дүрслэлээр л сурсан. Үүнийг энэ тоглоомд ашиглаж чадна гэсэн бодол намайг догтлуулад өөрийгөө энэ эмсэглэж байгаагаар анзаарсан. Энд дэжгүй харагдаж байна. Ингээд 2 дахь дуусгалаа. Энэ нөхөрч бас их энерги тэнхээтэй юм. Би хэдий хэр их кийгээ дасгалжуулсан ч тоглоомноос авсан амин хүчил хамгийн хүчтэй. Одоо ингээд энд 2 нуунсан юм чинь 4 хүн үлдсэн гэсэн үг. Энд чинь хаанаас гараад ирв? Мөрөөр минь хөөснө. Тэр байшингээ хаалганаас чөтгөр. Наашаа ирж байна уу та? Хэрвээ тэд тийм холоос тийм нарийн онилж чаддаг юм бол дотоод нэрэггүй. Үгүй тэр хэмжээний хүчтэй биш байсан. Тэр ганцаараа юу эсвэл багийнх нь нэг намайг хөөж өгөө юу? Ямар ч тач холын зайныхыг бариад авчихвал нөгөөх нь заавал өөрөө гараад ир. Өмнөх тоглолтууд дээр би бол чичирж айж нуугдч л явсан. Бас фарм хийгээс өөр зүйл олигтэй их. Харинадад ирчгүүчдэр нүдмэн тогтсон тул дэснэ зүгээр л миний хэрэгсэл болж харагдчих. Юу нэ? Би яахаа ярихгүй зохилт мэдэрсэн дээ. Тэр халав болчихлоо. Энд тэр хайчж байгаа. Нууцлаг нөмөргөө. Чөтгөр хидсэн миний ард гарч байгаа. Би чамайг амархай болно гэж уулцсан уу? Үгүй дээ. Тэр нөмөргийг хаанаас авсныг би мэдэхгүй. Гэхдээ тэр нөмөрхтэйгөр өдрийн цагаар надтай үзэлцгээр шийдсэн том алдаа болсон. Тэр эд зүйлийг төвчээд байвал дээд талд нь амархан хурж болох зүйл шүү дээ. Урд үхэд надад нөмөргөө өг. Тэр Йоспус авирсан танихгүй хүн. За уучлаарай. Түүний хөөсөн гэхдээ тэр харагдсанаас хурдан байлаа. Чи миний хавдрагч бол ямар ч тохиолдолд намайг хамгаалах ёстой шүү дээ. Юуны өмнө түүний бүлгийг харахгүй байна. Намайг мартаад эхлээд түүнийгээс алаад. Түүнийг хурдан алчгаад дараалал нь тэдэнтэй тохируулах ёстой байсан. Би заавал 2-1 тулдах нь гарцаагүй гэж. 2-1 гэдэг зүгээрээ. Учир нь би 2 хүнийг зэрэг олно шүү дээ. Энэхүү бичлэгийг хийхэд тасалсан цагаан зурагт баярлалаа. Хэрвээ та монгол хэл дээр манга унших бас аудио манга сонсох хүсвэл цагаан зургийг тохирно. Мөн нэгдүгээр нэмэх урагшаал явж байгаа дээрээс нь цагаан зураг нь 20% купоныг ашиглавал хямдралтай. Тиймээс боломж байхад нь аккаунтад зэнэгдэл дуртай мангагаа эхлүүлээрэй guys. Цагаан зураг нь 1 дор унш, 1 дор сонс. Түүний араас сүүдрөө хэлбэр. Загас шиг новш бултаад байх. Урдан дараалсан 3 буудалд. Александр-ийн сум хийцээж байгаа алддаггүй. Энэ удаа чи үнэхээр дууслаа. Бардам байна. Юу болчих вэ? Зөвхөн нүд чинь түүнийг аллаа гэд бүрэн дууссан гэсэн үг биш шүү. Чиг сонирм их хэрэглэж байна. Энэ хий үзэгдэл. Хий үзэгдэл байсан ч бай, юу ч байсан би зүгээр л байх ёстой газараа бооцож ирсэг. Хэрвээ чи хавдрагч авармаар байвал эхлээд намайг дийлэх хэрэгтэй дээ. Би чамайг дийлээд заавал ялах бол. Бостой харилт. Сүрэг дарилтын гол нь дарилтын сул талыг олж нэн дээр илтийг хазаалгах юм. Энэ нөхөр үнэхээр хорд юм. Энэ харж чаднаас өөр мэдрэгдэж байна. Би хэд гүн зүсвэлсэн. Дотоод хүч ашиглаагүй бол гар биеэрээ тастуулах байсан биз. Энэ сони юм зүсэлт миний төсөөснөөс илүү үнцгтэй юм байна. Энд чи түрүүний шиг ямар нэг өөр зээл хэрэглэх ёстой байхаа. Юу болохыг мэдэхгүй ч хамаагүй ашиглаад байл. Дараагийнх нь чиний хүзүү. Нэг мөчөөрл дуусгаж чадахгүй бол сөрөг товтлогоо минь миний цорын гац сонголт. Энэ новшийн хөдөлгөөнийг яаж сөрөг хамгаалах вэ? Үр хүлээдэ.
Энэ тоглоомд хасагдах эрсдэл байхгүй шүү дээ. Ямар ч эрсдэлгүй юм чинь бүх зүйлийг туршаад үзье. Нүдэрээ дагахын оронд өрсөлдөгчийн нэрийг цусны амтыг мэдрэхийг оролдъё. Үүнэгч давж чадахгүй бол би яаж тэрүүн байр эзлэх юм бэ? 2 сарын турш би дотоодын нэргээ хэрхэн ашиглахыг сайн сурсан. Энэ бол өмнөх совгон биш байлаа. Үүнэндээ тэр одоо дотоодын нэргийг удирдах чадвараар хамгийн авьяастай нэг ингэж тооцогдох юм. Юу болчих вэ? Миний төгс цохилтыг яаж юм амархан хааж вэ? Энэ мөчөд суухан 1 саатыг давлаа. Хүлээ 1 минут хүлээж. Өршөөлгүй. Эцэст нь нэлээд хүчтэй нөхөр байсан юм байна. Түүний амники ашигтай л юм. Энэ хоёрын ид зүйл олигтой зүйл байсангүй. Би зураг олигтой зүйлс бассангүй. Ингэхдээ саний тэнэг ном самтай нөхөр энэ өмргөөр л ер нь бол сүүлч 10-д орч болох байл. Даач гигийн цагаан өдрөөр ашиглаж байдаг. Тэр өндөр барилга. Би тийм барилга өмнөх тоглоом дээрээ харж байсан. Ер нь нэлээд гайгүй юм олж байсан ш. Ямар ч лөөсөн тийш ороод үзье. Хаалга нь хаалттай байна. Энд ихээр хүн байхгүй юм шиг. Гэхдээ орохдоо хаалгын хаанаа хин нэгнэд сэжиг авахлахгүй тулд. Эндээ давхарт нь хээр юу ч алга. Энэ тоглоом заримдаа надад үнэхээр ашигтайч. Зарим үедээ ямар ч ашиггүй байж удаа. Энэ дээр хоёр чинь энэ боосон сүүлчийн хоёр хүн байна. Ойлгомжтой. Тэр хоёр чинь жинхнээс нь наашиж иглээд ирж байна. Өгшөө энэ хаалга хаалттай байна. Энд хүн ороогүй юм шиг байна. Хоёулаа энийг ухъя. Эхлэл дээр л эмчилгээний содрол. Ер нь бол давгүй эхэллээ шүү. Би дөрөв орохдоо эхлэл дээр байсан. Эмчилгээний содрыг тоолгүй хэрэгсэн. Яг хоо зүгээр л санаатайгаар. Гэхдээ надад үнэхээр хэрэг боллоо шүү. Аваагүй нь болж. Эмчилгээний содрол болцоод хөөрж байгаа хүмүүс ер нь бол нэг тэмцэх чадварлаг биш баг. Тэгээд бас сул дороочдыг өөргөлж үзье яа. Энэ залуу хаанаас гараад ирсэн бэ? Дараагийн дарилт. Чи юу хийж байна? Над руу галчихлаа. Үгүй, стовчлаа гэж. Би чамраа уг нь анлаа гэж. Зүтгэр ав. Энэ гал чинь удрахгүй байна. Бал минь ээ. Тэр нөхөр ганцаараа байгаа юм шүү. Дуу байсан бол чи битэрлээ зэрэг дайрах хэрэгтэй үстэй. Гэтэл тэр ганцаараа өрөөд ирлээ. Тэгвэл чи өөхөх ястай. Муу яасан хөдөлгөөнтэй муу матар. Би чамайг заавал ална. Одоо чи юу хийх гэж оролдож байна? Үгүй, би санаатай хийгээгүй. Тэр нөхөр миний дайралтаас болтсчихсан. Тэгээд чи замд тарьчихлаа. За ойлголоо. Зүгээр л над зөвхөн газ надаас аваадах. Сүүл чи чинь цохилтыг би өгье. Өөдгөн авшиг. Надаар тоглож зүрхэлдэг гинэ. Миний хөлбөртөө сайхан тололдорой мал байна. Юу? Чи хэзээ хийж очиж вэ? Тэр дууг сонсож байна уу? Чи барилгыг хагслаад 2 ууж. Яах их гэж байгаа ч надад сонирхол. Байж удаа. Тэгвэл би саж байгаа хинтээ чинь тололтаад байсан юм бэ. Тэр хоёрын дээрээс би барилганаар хачсан. Гэхдээ энэ тохиолдолд хинэн гээлийг авдаг юм бол надад гeel нь орч байгаа шиг санагдсан болохоор нуур хачсан. Хэрвээ би гээлийг хийж чадахгүй бол шагнал багсан. Миний л алдаа юм да. Тэгэхээр хайрцаг гарч ирэх зай байхгүй бол биеэсээ хол гарч ирж болдог юм да. Би бараг бүтэн өдрийг нурсан байшингийг ухаж дэмий өнгөрөх шаглаа. Одоо фарм хаяа да. Өө энэ шидэт чинь бүр чихэн алтан гоблин шүү. Өмнө нь харж байгаагүй зүйлс. Энд хэд их шууган тарьчихлаад. Одоо юу вэ да? Хөргөлсөн бус айжмаар ортож байна. Эхлээ захаас эхэлсэн болохоор гол хэсэг л угаа олон тоглогчд байж магадгүй. Ямар ч хэлээсээ гол хэсэг рүү явах хэрэгтэй юм шиг. Энэ амар заалж үлдсэн. Хэдэн байшинг фармд ч үзлээ. Ингээхтэй өлегтэй нэгж гарч ирсэн. Би төрөд хасамд газар төхэд байгаа. Зам нэлээд урт байсан ч хөдөлгөөний аргаа техник тассан болохоор анхны тоглолтоос огт өөрөөр нэлээд хурдгдуулж чадсан. Заагсан газрын зураг дээр зарим мангас гарч ирдэг тодорхой бүсэд байдаг. Мангасын төрөл олон янз. Дарга мангасууд зарим газрын зураг дээр гарч ирдэг. Дарга мангасын амжилттай агнуул тусгай зүйл байна. Зөвхөн цус сорогч биш янз бүрийн бүхэн гарч ирдэг бололтой. Үүнийг надад өнгөрсөн тоглолтын дээр л хэлчихгүй. Энгийн болон босс мангасуудаас гадна дэмждэг мангасууд хүртэл байдаг. Тэд тоглогчдод тодорхой хэмжээнд бүүсдэг чадна. Энэ мангас юу вэ? Би тэдний хөдөлгөөнийг барьж авъя. Тиймээс ойлгох хамгаалтын тактикаар тоглолдъё. Ойлголоо. Чиний дэмжлэгт найдана.
Дойчин байгаа шидтний хослол бололтой. Ийм хослыг өмнө хязгаарч үзээгүй. Эхлээд тэдний нэгийг нь дарж авах